Энэ удаагийн кино товчлоор EXO Kitty цувралыг хүргэх гэж байна. Тус цуврал нь нийт 2 бүлэг 18 ангитай бөгөөд энэ удаад 1-4 дугаар ангийг хүргэх гэж байна. Kitty бол бие даасан хөгжилтэй хайр дурлалд үнэн чохин. Түүний найз залууг Day гэдэг бөгөөд Kitty хэдэн жилийн өмнө Солонгост аяллаар явж байгаад танилцдаг. Kitty асуудыг холбохдоо гаргууд бөгөөд энэ удаад өөрийн хайрыг даган Америкаас Солонгос руу суралцахаар шийднэ. Kitty-гийн тэтгэлгээр суралцахаар тэнцсэн сургууль нь KISS буюу Korean Independent School of Seoul юм. Энэ сургууль нь түүний ээжийн суралцаж байсан сургууль бөгөөд мөн түүний найз залуугийн суралцдаг сургууль юм. Kitty Seoul-д газарт мөгцөө шин содон зүйлсийг гайхан харж байгаад сургуулийнхаа автобуснаас уцурчна. Kitty сургууль руугаа өөрөө явах болсон бөгөөд түүнд бүх зүйл нь хэцүү санагдана. Сургууль явах замдаа нэгэн машинд мөргүүлэх бөгөөд тэр нь сургуулийн захирлын охин болох Юригийн машин байдаг. Kitty сургууль явах замдаа Юрид найз залуугийнхаа сургууль руу шилжиж ирж байгаа бөгөөд орой сургуулийн үдшилэг дээр гинтийн бэлэг барина гэж түүнд хэлдэг. Kitty сургууль дээрээ ирэн дотор байрны бүртгэлээ хийх үедээ түүний ээжтэй хамт зураг даруулсан хүнийг олж харна. Kitty түүнээс ээжийнхаа талаар лавлах үед ээжигийн танихгүй дүрсгэж санахгүй байна л гэнэ. Kitty дотор байрандаа ирэх үед тэнд хинч байдаггүй бөгөөд тэр сул байгаа орны хажууд ачаагаа тавин орой үдшилэг болтол амардаг. Түүний утсан дуурах үед тэр зэрдэг бөгөөд аль эдийнэ сургуулийн үдшилгийн цаг болсон байдаг. Kitty өөрийн хамгийн гоё хөрх нөрөө бэлдэж найз залуутайгаа уулзахаар сургуулийн үдшилэг рүү орно. Kitty санаандгүй явж байгаад Day-ийн найзууд болох Q болон Minhoтой танилцдаг. Тэр үед Day үдшилэгт орж ирэх бөгөөд тэд хоёр биеийн рүүгээ харин харцаар шидэлцэж тэврэлддэг. Яг тэр үед Юри гарч ирэх бөгөөд Day бол миний найз залуу гэж хэлнэ. Kitty-гийн хувьд бүхэл зүйл оронгороо иргэх шиг санагдаж үдшилгээс бушуухан л гарна. Day Kitty-гийн араас явах гэж байхад Юри түүнийг явуулдаггүй бөгөөд түүнийг ээжтэйгээ танилцуулдаг. Day-ийг миний найз залуу гэж хэлэх үед түүний ээж үл томсорлох бөгөөд учир нь Day-ийн аав нь Юригийн жолооч байж таардаг. Тэр үед Kitty ирээд Day тандан өөрийг нь хурсан талаар хэлээд үдшилгээс гарах үедээ өрөөтэй байсан тортнуудыг унгаагаад өөрөө мөн дээрээс нь унчдаг. Kitty өрөөндөө буцаж орж ирээд ачаагаа бэлтэж Америк буцаж явахаар болдог. Тэр үед Day болон түүний наазууд өрөөнд орж ирэх ба Minho түүнээс энд юу болоод байгаа талаар лавлаж асууна. Харин Q Kitty-д санаа зовох ба одоо яг талаар нь лавлаж асуух үед Kitty дуу гаргаж тэд өрөөнд хүн байгааг мэддэг. Kitty хүнжил доор орж нуугдах ба тэд түүнийг өрөөний найз нь гэж андуураад хүншлийг нь татна. Хүнжил болсны дараа тэд бүгд гайхан хашгиралдаж Kitty өрөөнөөсөө гарч ирэн энэ бол миний өрөө гэд тэдэнд өрөөний хуудасаа харуулна. Kitty-гийн увгноос болж өрөөний хуваарлал дээр асуудал үүссэн байдаг. Тэр үедээ үдшилэг дээр болсон зүйлсийг тайлбарлах гэсэн боловч Kitty сонсохыг хүсдэггүй. Харин түүнд өгсөн ээжийнхаа хүзүүний зүйлтийг түүнээс асуудаг. Day түүнд хандан хааны газар байгаа би чамд олбол буцаагаад өгнө л гэж хэлнэ. Тэр үед Kitty маш их сэтгэлээр ундаг бөгөөд өрөөндөө орон Day-ийн дэрийг гаргаж өгнө. Day Kitty-гийн ээжийн хүзүүний зүйлт байсан бөгөөд яаж бүх зүйлсийг тайлбарах талаар бодно. Маргааш өглөө нь Kitty Америк буцахаар болж өрөөнөөсөө гарах үед Day түүний өрөөний гадаа унтаж байдаг. Тэр сургуулийн орчин харин ээж нь бас тэр газар зураг даруулсан байсныг харан энэ үед Day Kitty-тэй ярилцах гээд өрөөнд нь ортол тэр аль эдийн явсан байдаг. Мөн энэ үед Юригийн аав нь ажилчдтайгаа ёс бус харилцснаас болж асуудал үүссэн байдаг. Харин Юригийн ээж түүнийг шийдвэрлэхийн тулд Day-ийг ашиглах санал гаргадаг. Day Kitty-гийн араас ирэн бүх зүйлийг тайлбарлая гэд үнсэх гэж байхад түүний аав нь ирж яралтай ажилтай боллоо гэд түүнийг авч явна. Дахиад л Day бүх учраа тайлбарлаж амжилтгүй Юригийн аавтай хамт явдаг. Юригийн гэр бүл уучлалт хүссэн ярилцлага хийх ба энэ ярилцлагандаа Day-ийг оролцуулж байхыг түүний найзууд болон Kitty харан Юри болон Day-ийг хурамчаар болцож байна гэж гадарладаг. Дараагийн өдөр буюу анхны хичээлийн өдөр эхэлнэ. Minho өөрийн эд зүйлсээ байрандаа авчрах бөгөөд энэ үед Kitty болон Minho бас л маргалдаг. Энэ үед Day орж ирэх ба тэд ярилцахаар болно. Kitty өчигдөр юу болсон талаар асуух үед Day түнд би бүгдийг тайлбарлая гэж байхад Q орж ирнэ. Бид хичээлээсээ хоцорлоо хурдан явъя гэдэл гарна. Энэ удаад мөн адилтай би бүгдийг тайлбарлана гэдэл тайлбарлаж чаддаггүй. Юри найз руугаа чат бичиж түүний талаар бодно. Юри энэ харилцаагаа гэр бүлээсээ нуухын тулд Day-тэй хоромчаар болцож байдаг. Хичээлийн өдөр эхэлж Kitty-тэй багш нь уулздаг бөгөөд
Түүнд давтлах хэрэгтэй, хичээлийн дараа номын сан орж туслах сурагчтай давтлага хийгэрэй гэж хэлдэг. Цайны цаг болж бүгд хоолоо идэж байх бөгөөд өчигдрийн явдлаас болж хинч Кититэй хамт суухыг хүсдэггүй. Тэр таньгаар нь өрөөний хамтрагч болох Кюгийн хажууд очин сууна. Кю түүний сэтгэл санааны талаар асуух бөгөөд харин Китигийн хувьд тэдний харилцааг хуурамч гэдэгт итгэсээр байдаг. Кити Кюгийн үйл хөдлөл болон харцыг нь анзаардаг ба Кюг ангийнхаа нэгэн залууг сонирхдаг гэж мэднэ. Дараагийн хичээл орох болж Кити ангид орж ирэхэд Минхогийн хажууд л суудал байдаг. Тэд хоёулаа хоёр биедээ дургүй учраа нэг нэгнээ надад бүсаад бол өөр газар суу гэж маргалтна. Кити тоглоомоор түүнийг Puppy Baby гэж ангиар нэг тараана. Китид нэгэн санаа төрөх ба хүүхдүүдтэй байраар сольж Кюг шухааргатай залуутай хамт суулгадаг. Китигийн хичээл таарч тэр номын санд ирнэ. Түүний туслах сурагч нь Дэй байх ба тэд хамт хичээл хийнэ. Дэй түүнд бүгдийг тайлбарлах гэж байхад дахиад л Юри гараад ирнэ. Юри түүнд хандан нууцаа битгий задлаарай, тэр Минхог Puppy Baby гэж сургуулаар нэг тараасан байна гэж хэлдэг. Дэй түүнийг сонсон Кити дуралдаг ба нууц хадгалдаггүй, хоёлаа тохирохгүй юм байна гэд түүнд ээжийнх нь хүзүүний зүйлтийг буцааж өгдөг. Кю түүнд ачаагаа цэцлэгтэн тусалж байх ба түүний ээжийн дэвтэр завсрах хүүхдийн төрсний бүртгэлийн хуудсыг харна. Түүний сандан чи Солонгос төрсөн юм уу гэж асууна. Кити түүнийг харан түүнд маш сонирхолтой санагдана. Учир нь Кити Америк төрсэн бөгөөд түүний ээж нь хизээч Солонгос төрж байгаагүй. Кити багштай хэлж өрөөгөө сольсон ба түүний шинэ орсон өрөөнд жинхэнэ балгацл гэсэн үг. Өрөөний хамтрагч нь маш бохир суудаг бөгөөд өдөр шөнөгүй тоглоом тоглож стрим хийдэг. Кити өрөөндөө амарч чадахгүйгаас болоод хичээл дээрээ унтаж багшаасаа өрөөгөө солих талаар гуйна. Харамсалтай энэ семестр дуустал ямар ч сул өрөө байдаггүй. Нэгэн шинэ өдөр эхэлж Кю сургуулийнхаа клубтэй алхалт хийхээр шийднэ. Харин тэр үед Минхо хамт явахыг хүссэн бөгөөд тэр үед Кю түүнд хандан энэ удаад яваад хэрэггүй л гэнэ. Алхалтын клубын сурагчид сунгалтын тасгалаа хийж явахаар бэлдэх үед Дэй болон Минхо ирдэг бөгөөд тэд хамт алхахаар болдог. Кити Дэйд хандан ээжнийнд сурж байсан мөн ээжнийнд төрсөн талаар хэлхийг хүссэн ч мөн л бүтлгүүднэ. Кити уулан дээр гарч ирэн мөн л ээжигээ дурсан бодно. Түүний ээж нь Китиг бага байхад нас барсан байдаг. Юри Китигээс түүний зургийг дарж өгөхийг хүснэ. Кити тэдний зургийг дорж байх үедээ ээжийнхээ төрсэн эмнэлгийг харан шууд л эмнэлэг рүү гүйдэг. Эмнэлэг тэр нь мэдээлэл авах гэсэн боловч тэр үеийн мэдээлэл байдаггүй. Түүнд нэгэн санаа төрж архивын өрөөнөөс мэдээлэл авахар болно. Эцэст нь тэр ээжийнхээ төрсэн мэдээллийг олдог бөгөөд ээж нь төрөөд хүүхдээ Австрали улс руу өргүүлсэн байдаг. Кю таалагддаг залуутайгаа хамт кино үзэх гэж байсан бөгөөд Минхо гарч ирэн энэ бол манай ээжийн тоглосон кино гэд тэдний бүх зүйлийг нь сүтгэжигдэг. Минхо Дэй хоёр ярилцах ба сүүлийн үед юу болгоод байгаа талаар асууна мөн өөрийнх нь нууцыг Китид хэлсэн талаар ярилцсан. Энэ үед Кити орж ирэн Кютэй уулзаж эмнэлгээс авсан мэдээллээ ярилцсан. Тэр багшаагаа өөрийнх нь ах гэж бодож байгаагаа хэлгээд Кю түүнд хандаа маш олон Солонгос хүүхдүүд Австрали улс руу өргүүлдэг биш байх магадлал их байл гэнэ. Энэ үед Дэй болон Минхо өрөөнд орж ирж түүний өрөөний охин Китиг унтаж байх үед стрим хийсэн видео үзүүлдэг. Тэгээд Кити өрөөнөөсөө гарч Кютэй хамт нэг өрөөнд байхаар болдог. Энэ үртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дутагдaltaй зүйлс маш их байсан байх. Дараагийн видеогоор сайжирна гэдэгт итгэлтэй байна.